Өчигдөр мэндийг хүргэж байна. За саяхан та бид сонгуульд бүгд өрсөлдөөд ингээ ард түмнийхээ итгэлийг аваад энэ танхимд ороод ирсэн 76 гишүүн сууж байна л та. Сонгуульд одоо томхон мөрийн хөтөлбөрийг Монгол Ардын намаас дэвшүүлсэн. За энэ үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг бол ард түмэн бол бүгдээрээ одоо ясмахандаа тултлаа ойлгож байгаа. Энийг хамгийн гол нь шийдэх нь чухал гэдгийг бол ярьж ирсэн. Тэгээ энийг одоо энэ бүхнийг нь шийдэх хүндрэл бэрхшээлийг даван туулах, цаашлаад улс орноо хөгжлийн замд нь оруулах энэ гол суурь нь бол мэрэгжлийн засгийн газраа гэдэг хөтөлбөртөө дэвшүүлээ явсан. Иргэд олон түмэн сонгогчд бол энийг маш талархалтайгаар хүлээж авсан. Маш талархалтайгаар. Сая 15 сайдын нэр тодорсноос хойш одоо сонгогчдоос маань иргэдээс маань одоо маш их одоо хандж байна. Энийг бол маш их шүүмжилж байна. Тийм учраас бид шүүмжлэлийг бол сонсох ёстой, хүлээж авах ёстой. Энэ эрүүл шүүмжлэлээс ерөөсөө болгоомжилж, айж, шүүмжлэлийг үзэн яддаг ийм одоо байдал байж болохгүй. Яагад гэвэл одоо энэ эрүүлэр үг хэлэх энэ боломжийг нь одоо олгосноор энэ цаашлаад алдааг давтахгүй хөгжлийн одоо уул суурь болдгоо. 15 одоо сайдын нэрийг оруулаад өнөөдөр уулна бүгдээр ингээд томилж явах энэ их итгэлийг ард түмэн бол олгосон Монгол Ардын намд. Тэгээ харамсалтайгаар бас зарим нь орж ирэхгүй 11 нь орж ирж байна. Гэхдээ алдаагаа бас залруулах ёстой. Тэр нь бол сайшаалтаа бусад улс төрийн намуудын одоо гаргасан засаглалын алдааг давтахгүйгээр Монгол Ардын нам бол боловсон хүчин сайтай, тулхтай, туршлагатай ийм улс төрийн одоо нам гэдгээ үзүүлж үлгэр жишээчээр ажиллах хэрэгтэй гэдгийг би бас хэлхийг хүсэж байна. Ингээд ерөнхий сайдаас асууя. 14 хоногийн өмнө та томилогдож байхдаа мэрэгжлийн засгийн газар гэж юу вэ гэдэг их хурлын гишүүдээс асуухад та тухайн салбартаа мэрэгжилтнээс нь эхлээд бүх шат дамжлагыг нь одоо дамжаад ингэж ажилласан хүнээр салбараа хариуцлагыг мэрэгжлийн засгийн газар гэж үзэж байгаа гэж хэлсэн. Тэгвэл одоо энэ өнөөдөр орж ирсэн 11 хүндээ яг хэдэн таны тодорхойлсноор мэрэгжлийн одоо энэ засгийн газрын гишүүн байна гэдгийг асууж байгаа. За хэрэг эрхлэх газрын дараагаар томилогдож байгаа одоо мөнх хот гишүүндээ ажлын амжилт хүсэж байна. За ерөнхий сайд иргэдээ төрийн өмчийн одоо бодлого зохицуулалтыг хариуцсан агентлагийг байгуулсан. За энэ асуудлыг та бас бодлого удирдлагаар хангаад явах бах. Тийм учраас одоо энэ төрийн өмчийг шамшигдуулдаг нийтээрээ ард түмнэрээ хүртэж явах ёстой энэ баялагийг цөөхөн хэдэн хүмүүс завшиж идэг энэ асуудалд бас та цэг тавьж ажиллаараа гэдгийг хэлхийг хүсэж байна. Хамгийн наад захын асуудал нь бол энэ Эрдэнэ төлбөрийн асуудал байгаа. 49%-ийг нь арилжааны нэг банк авчлаа гэдэг энэ мэдээлэл яваад байгаа. Тийм учраас энийг тодруулаад энийг яагаад 49%-ийг нь тэр одоо өвөг дээдс маань бидэнд одоо ямар их үн цэнээр үлдээсэн тэр баялагийг 50%, 51 болох гэж яаж тэмцэж ийсэн. Цаана 49% дээр нь бид нар яаж бодлого гаргаж, яаж зүтгэж ийсэн. Энэ 49%-ийг нь яагаад Монгол төр эзэмшиж, үр шимийг нь одоо энэ салбартаа шингээж яагаад болохгүй байгаа юм. Яагаад хувийн компани дэрийг аваад байгаа. Улс хэрвээ мөнгөгүй байгаа бол яагаад тэр мөнгийг тодорхой үе шатанд босгоод ингээд энэ үр шимийг нь ард түмнээр хүртэх боломжийг нь хангаж болохгүй байгаа юм бэ гэдэг эргэлзээ бол маш их байгаа. Тийм учраас та энэ асуудал дээр болон бусад энэ төрийн өмчийн одоо зарцуулалт, ашиглалт дээр бас онцгой анхаарад зоримог шийдэмгээ одоо шийдвэр гаргаад ингээ ажиллах юм бол олон нийт бол иргэд сонгогчд маань бас таныг дэмжиж, бид ч гэсэн дэмжиж тэгэхээр одоо хамтарч зүтгэнэ гэдгийг танд хэлхийг хүсэж байна. Ажлын амжилт хүсэж байна. За